За сайн байна уу? Өнөөдрөөс эхлээд хэдүүлээ нийгэм судлал Smart 800 цахим сургалтын хүрээнд нийгмийн яэшд орж ирдэг ойлголттой холбоотой асуултуудыг 7 хоног бүр нэг асуулт хийгээд явуулнаа. За өнөөдрийн эхний асуулт бол нийгэм гэж юу вэ гэж байна. За нийгмийн талаар бол ерөнхийдөө сурах бичгүүд дээр хоёр янзаар тодорхойлдог. Нэг нь өргөн утгаар, нөгөөх нь явцсан утгаар гэж байна. За хэдүүлээ нийгэм гэдэг тодорхойлолттой танилцаад үзье. За нийгэм нь хүн амын болон соёлын нөхөн үйлдвэрлэлээр өөрийн залгамж тогтвортой чанарыг хангадаг, нэг нутаг дэвсгэр дээр амьдардаг, өөрийн зохион байгуулалт эмх зэгс бүхий улс төрийн хувьд биеэ даасан өөрсдөө тухайн нийгэмд харьяалуулдаг хүмүүсийн тогтвортой нэгдэл юм а гэж байна. За явцсан утгаар нийгэм нь хүмүүсийн хэрэгцээг хангах, зөрчил маргаан эмх замраагүй байдалд хүрэхгүй тулд өөрийгөө хуваалан зохион байгуулалтанд орж хянаж зохицуулах замаар амьдарч буй хамтын амьдралын хэлбэр юм гэж байна. За ингээр нэг маш урт тодорхойлт байна те. Тэгэхээр энэ урт тодорхойлтыг хүүхдүүд бичдэг, цээжлэх гэж оролддог. Гэтэл тэгээд төдөөдөлгүй мартчихдаг. За тэгвэл одоо мартахгүй байх аргыг сурцгаая. За мартахгүй байхын тулд гол шинж буюу түлхүүрөг гэсэн ойлголтыг мэдчих хэрэгтэй. За энэ урт тодорхойлолтод гол шинж түлхүүрөг нь яаж мэдэх вэ гэвэл за энэ морин дээр жишээ авцгаая. За морийг бид нар хүний нэр таалгах жоо бол хоёр хөл нүдтэй, хоёр чихтэй, хоёр хамартай, дөрөв үлдэг гэх юм бол амьтанд байдаг шинжүүд байна. Харин түүний оронд дэлтэй гэд хэлчих юм бол айгүй зөв амьтад орж ирнэ гэсэн үг. Тэгэхээр эндээс тодорхойлтноос өөрийн зохион байгуулалттай нэгт хоёрт хүмүүсийн тогтвортой нэгдэл гэдэг түлхүүрүүд байна. За явцсан утга дээр муу адил зохион байгуулалтанд орж хамтын амьдралын хэлбэр гэсэн түлхүүрүүд байна. Тэгэхээр нийгэм гэдэг маань зохион байгуулалттай хүмүүсийн нэгдэл гэдэг нэгт түлхүүрийг авчихна. За хоёрт цаашаа ургуулсан бодож болно. За зохион байгуулалттай гэж юу зохион байгуулах юм? Хүмүүсийг зохион байгуулна, яаж зохион байгуулах юм? Тодорхой дүрм журмаар зохион байгуулна, хаа зохион байгуулах юм? Газар нутаг дээр яагаад зохион байгуулж байгаа? Эмх замраагүй байдал үүсэхэд бол зохион байгуулж байна гэд тодорхойлолтоо тогтоож болох нэ. За тэгвэл одоо яэшийн материал дээр харцгаая. За 25 оны яэшийн материал байна. A, B хөлбөр дээр орж ирсэн асуулт. За нэг дэх асуултан дээр ингээд тодорхойлолт нь өгөгдсөн байна. За та нар тодорхойлолтод бичлэгээ зогсоож гоод үзээд аль асуулт вэ гэдгээ одоо хариулт нь аль вэ гэдгийг нь олох гээд үзээрэй. За шууд цаг товчлоод за тодорхойлолтоос харах юм бол өөрийн зохион байгуулалт гэсэн үг маань ороод ирсэн байна. Тэгэхээр шууд нийгмийг гэсэн үг. За хоёр дахь тодорхойлолтод адилхан зохион байгуулалтанд орж байгаа хамтын амьдралын хэлбэргээд мөн нийгэм гэсэн хариулт байх нэ. За өнөөдрийн ингээд хичээл дууслаа. Хэрвээ та нар нийгмийн ухааны цахим цогц хичээл сонирхож байгаа бол чат бичээрэй. Эсэлтийн шалгалтанд бэлдэх 2 сарын цахим цогц хичээлийг бэлтгэсэн байгаа. Та зөвхөн чат бичээд л тэр групптэй нэгд ороорой. Амжилт хүсье. Баяртай.